үжи тэрээр эзний мэдлэлд бузар муу үйлдэж учир нь тэрээр эцгийнхээ бүтээсэн баадлын багнуудыг зайлуулсан юм а. Хэдий тийм боловч Израилаар үйлдэлүүлсэн Небатийн хүү Еробоамын нүглүүдээс тэрээр жуурч аван тэднийг орхисонгүй. Моабын хаан Меша ханчин байсан бөгөөд Израилийн хаан 100 мянган хург 100 мянган хуцын ноосыг төлдөг байв. Харин Ахабын нас марахад Моабын хаан Израилийн хаан эсрэг болсон. Тэр үед Яхорам хаан Самариас гарч бүх Израилийг цуглуулав. Дараа нь тэр нь явж Юдагийн хаан Яхошафатад илгээхдээ Моабын хаан миний эсрэг бослоо. Моабын эсрэг тултахаараа чи надтай хамт явах уу гэж хэлүүлв. Тэр би яв. Би бол чи миний хүмүүс бол чиний хүмүүс. Миний морд чи чиний морд мэд билээ хэмэв. Тэрээр бид адил замаар явах вэ гэж асуухад Яхошафат Эдомын цөлийн замаар гэж хариулв. Ингээд Израилийн хаан Юдагийн хаан болон Эдомын хаант хамт хөдлөв. Тэд 7 оноо айдлан тойрсон бөгөөд тэнд цэрэгт болон тэдний араас нь яваа мал сүрэгт уух ус байхгүй байв. Тэгтэл Израилийн хаан аяа Моабын саварт өгөх гэж энэ 3 хааныг эзэн дууджээ гэж хэлв. Харин Яхошафат өөрөөр нь дамжуулан бид эзнээс асууж болохоор эзний иш үзүүлэгч энд алгав гэв. Израилийн хааны зарц нарыг нэгэнд хариулж Шафатын хүү Элиша энд байна. Тэр Элишагийн гар дээр ус асахдаг байсан гэв. Яхошафат эзний үг түүнтэй хамт билээ гэж. Ингээд Израилийн хаан Яхошафат болон Эдомын хаан түүн рүү очив. Элиша Израилийн хаан би чамтай юугаараа холбоотой гэлээ. Чи эцгийнхээ иш үзүүлэгчд болон эхийнхээ иш үзүүлэгчид уруу яв гэв. Израилийн хаан түүнд үгүй. Учир нь эзэн энэ 3 хааныг Моабын гарт өгөхөөрөө дуудсан юм гэв. Элиша миний өмнө зогсдог түмэн цэргийн эзний мэд гуйгаараа тангарахлаач би Юдагийн хаан Яхошафатын оршихуйг хүндлээгүй бол би чам руу харах чи үгүй. Чамайг харах чи үгүй байхсан. Харин одоо надад чадах даст өвчим тоглолтод хүнийг авч иргэв. Өнөөх хөгжимчин тоглож эхлэхэд эзний модроо Элишагийн дээр ирэв. Тэр эзэн айлтаа энэ хүндийг суух шудуугаар дүүрэх тун гэв. Учир нь эзэн ингэж айлтж байна. Та нараа салхийг харахгүй, борооч үзэхгүй гэсэн ч та нараа болон та нарын мал сүрэг та нарын амьтад уухын тулд тэр хүндий усаар дүүр. Энэ нь эзний мэдлэлд өцөөхөн зүйл юм а. Тэрээр бас Моабчуудыг та нарыг гарт өгөх болно. Тэгээд та нараа бэхлэгдсэн болон шилмэл хот бүрийг чөхөж, сайн мод болгоныг унгаж, усны бүх ундрагыг зогсоож, газар нутгийн сайн хэсэг бүрийг чулуугаар сүйдэх олё гэсэн гэв. Өглөө дахил өргөх үед үзэгтэн Эдомын замаар ус урсан ирж тэр газар усаар дүүрсэн байлаа. 20 дугаар ишлэлийг хүртэл уншлаа. Би өмнө бас энэ Чингис хааны харцгийн талаар их ярьж байсан. Тавхан санаж байна. Нөгөө Чингис хаан өөрийн биешийг өөрийн биед хаярлаж байсан. Бараг найз нөхөд гэж үдэж байсан харцаг байсан байхгүй. Чингис хаан нэгэн өдөр бас дайнд оролцож байсан. Харин жоохон түр дайн амарч байсан байхгүй. Тэгээд Чингис хаан одоо энэ харцагтай хамт амд явсан. Тэр ам дээр гараад харин маш их ядраад ам цангасан байсан болохоор усыг хайж явж агаад нэг тэр хатны дээрээс урсдаг тэр усыг одлоод тэр уснаас уух гэсэн чинь одоо харцаг нь гинтхэн энэ одоо дээрээс ингээд нисэж байгаа гинтхэн ингээд бууж ирээд Чингис хааны гарыг цохисон баг. Аяга барьж исэн Чингис хааны гарыг цохиод тэр аягийг унгасан баг. Тэгээ анх Чингис хаан энэ ямар учиртай юм болоо? Яагаад байгаа юм болоо? Анх гайхаад
ингээ учрыг мэдэхгүй байсан болохоор анх жоохон ууртай байж байгаа жоохон твчсний дараа дахиад уух гэсэн чинь бас л энэ дээрээс энэ харц маань бууж ирээд Чингис хааны гарыг цохисон баг. Хоёр дахь удаа цохисон болохоор өөрөө Чингис хаан өөрөө маш их ам цангаж байна. Ам цангаад ус уух гэж байтал ингээд цохиж байгаа учраас айгүй уур хурж исэн баг. Араа 3 дахь удаага уух гэсэн чинь бас л хурж ирээд гарыг цохиод тэгээд аягийг унгасан. Тэгээд бүр энэ Чингис хаан ингээ тэр өөрийг дийлдэхээ болоод эцэстээ сэлэм гаргаад энэ харцгийг ингэж чавчсан баг. Ингээд алсан. Тэгээд энэ харцгаа ингээд алсны дараа ингээд бодоод исэн чинь үүний харцгаа урд нь ямар ч ийм зүйл хийж байгаагүй байсан. Дандаа надад тусалтай миний анд нөхөд шиг бид хоёр ийм харилцаатай байсан байхад яхаараа одоо энэ харцгаа маань ийм зүйлийг хийсэн болов ингээд бодоод исэн чинь тэгвэл тэр хатан дээр юм байж магадгүй. Тэгээд тэр хатан дээр гараад үдсэн баг. Тэгсэн чинь тэр хатан дээр юу байсан бэ гэвэл нэг маш том хортон могой байсан. Тэр хортон могойн ингээ үхээд цогцсон баг. Тэгээд тэр хортон могой амнаас хорон тэр ус руу ингээ ороод исэн баг. Тэгээд харцгаа тэрийг хараад Чингис хааны амийг аврахын тулд гарыг цохиж байсан байтал Чингис хаан тэр мэдэхгүй байсан болохоор эцэстээ өөрийнхөө биетэй адилхан бас өөрийнхөө анд нөхөд гэж бодож байсан энэ харцгийг өөрийнхөө гараар алсан баг. Ийм одоо харамсалтай одоо харуулсах зүйлийг хийсэн юм байна. Ингээд Чингис хаан дараа юу гэж хэлсэн бэ гэвэл буруу хэлсэн байна. Уур тийм ээ. Уур уцаартай байх үед ямар ч шийдвэр бүү гарах гэсэн баг. Яа тэгэл Чингис хаан өөрөө ингээ уурлсан үед одоо энэ харцгийг алах ёстой байна гэсэн шийдвэр гаргаад тэр шийдвэрийн дагуу тэр анд нөхөд шиг харж ижсэн тэр харцгийг алсан баг. Ийм одоо харамсалтай үр дүн хүрсэн болохоор тэр өдрөөс хойш ингээ уурлсан байхад одоо хүмүүстэй харилцах ч юм уу эсвэл одоо улс төрийн ажил тэр улс төртэй холбоотой тийм асуудлыг шийдэх үед ер нь уурлсан үед битгий шийдвэр гаргаа гэж хэлсэн гинэ. Чингис хаан яагаад ийм харамсалтай үр дүн хүрсэн бэ гэвэл ийм шийдвэрийг гаргасан бэ гэвэл энэ Чингис хаан өөрийнхөө нүдэнд итгэсэн баг. Өөрийнхөө нүдэнд итгээд тэр нүдээр харсан зүйлийг үнэн гэж бодоод би үннийг дагж байна. Би үнэн рүү явж байна гэж ингээд бүрэн итгэсэн болохоор тэр шийдвэрийг гаргасан баг. Харин Чингис хааны нүд бол тэр хатан дээр юу байгаа гэдгийг харж чадахгүй байхгүй. Яагаад гэвэл ингээд газар дээр хатны доор байгаа учраас дээр юу байгаа гэдгийг харж чадахгүй байхгүй. Харин харцнууд тэнгэрээр дээгүүр нисэж байгаа болохоор доор юу байгаа маш амархан харж чаддаг байхгүй. Хараа Чингис хаанаас хамаагүй илүү өндөр одоо хараа сайтай байдаг. Харин Чингис хаан бол тэр хэрвээ Чингис хаан ийм бодолтой байсан бол хэрвээ ийм юмыг бодож чадсан бол нэр би ингээ дээр одоо хатны доор байгаа учраас хатны дээр юу байгаа харж чадахгүй байсан. Харин тэр харцгаа бол миний харж чадахгүй юмыг харсан баха. Тэгээ би шалгаад үуч. Тэр харцгаа нь ямар учиртай одоо ингэж байгаа нь ямар учиртай би тэр дээрэн гараад хараад үжи гэж бодож чадсан бол тэр харцгийг тэгээ алахгүй байх гэсэн. Харин тэгж бодоогүй шууд тэр нүдэнд итгээд тийм шийдвэр гаргасан болохоор
тэр харцгийг алсан юм. Тэгээ бид нарын амьдралдаа бид нар ч гэсэн ийм алдаа гаргахгүй гэдэг маш их байдаг байхгүй. Одоо хүмүүстэй харилцах ч юм уу, бас хүүхдтэй ч юм уу, эсвэл гэр бүлүүдтэй харилцах ч юм уу, ийм одоо хэдийгээр мэдээж бид нар үннийг харж чадсан, бас үнэн зүйлийг харж чадсан, бас үннийг дагаж бодлоо. Гэхдээ бүгдээрээ бид нарыг харсан бүх зүйл нь үнэн байх, үнэн биш байх магадлал байдаг. Бас бид нарын нүд бол төгс биш. Бас дутагдал байгаа, суралдал байгаа. Хэдийд ч буруу харах магадлал боломжтой байгаа мөртлөө хүмүүст энэ нүдэнд итгээд 100% үнэн гэж дагаж явснараа тийм алдаанд хүрдэг байна. Одоо жишээлбэл одоо энэ Хятадд энэ дадлайн дээр нэг хот байгаа шүү дээ. Нэг гой хот харагдаж байгаа шүү дээ. Харин энэ хаана байгаа вэ гэвэл дадлайн дээр байдаг. Тий, дадлайн дээр. Дадлайн дээр ийм хот байж чадах уу? Чадахгүй байсан. Харин ямар хот вэ? Ямар ч Хятадд нэг хотод тий, Шанхай билүү ямар ч гэсэн нэг хотод ийм одоо үзэгдэл гарч исэн гэж байгаа юм. Харин энэ бол яг бодит үнэн биш. Яг бодит зүйл биш. Хуурамч зүйл. Энэ нөгөө зэрэглээ. Тий. Манай зэрэглээ гэдэг. Тий, зэрэглээ. Яг хүмүүсийн нүдэн ийм юм харагдаж байгаа вэ гэвэл одоо гэрлэлээс болж хитрхээ одоо халуун байвал тэр халуун агаар нь тэгээ доор байгаа хүйтэн агаарыг дээшээ хөөрчдөг байхгүй. Дээшээ ингээд гаргаждаг байхгүй. Тэгээ газрын дээшээ яваад тэгээ эсрэг талд байгаа одоо энэ талын бол эсрэг талд хот байгаа. Харин эсрэг талын талд байгаа зүйлийг тэгээ яг урд байгаа юм шиг тусгаад байгаа. Тийм одоо гэрлийн өөрчлөлт бас болж тэгж харагддаг гэнэ. Ялангуяа энэ чөлөөр бас чөлөөр говь ч юм уу одоо тийм чөлөө газарт бас яг усгүй мөртлөө яг устай тийм ус байгаа юм шиг устай газар юм шиг ингээ харагдаад тэгээд тэнд ус байгаа гэж одоо хүмүүс ингээ зам төөрөөд ингээ өхөр төхөрдөг ийм бас эрсдэлтэй байдаг байхгүй. Харин хүмүүс тэр хуурамч зүйл мөртлөө бас үнэн бодит зүйл биш юм мөртлөө хүмүүс нь итгээд байгаа. Итгээд ялангуяа чөлөөр ажиллаж байгаа хүмүүс маш удаан явсан болохоор цангасан бас усыг их хайж ус уухийг их хүсэж байгаа учраас ус байгаа юм шиг яг зэрэглээ мөртлөө ус байгаа юм шиг харагдаж байгаа учраас тэр рүү ингээ явчихж байгаа. Бид нарын амьдралд ийм зэрэглээ шиг зүйл маш их байдаг. Тэгээд бид нар ер нь сая нөгөө мөнх эрдэн гэж тавхан мэддэг баг. Тэр дэв мөнх эрдэн гэж нөгөө пейсер дандаа нөгөө ярьдаг тийм тэмцэгч гэж ер нь хүмүүс ярьдаг юм байл. Тэмцэгч дандаа тийм шударга бус зүйлтэй тэмцдэг хүн гэж үздэг байсан. Сая нөгөө шүүхээр 3 жил ял авсан байсан. Тэгээ маш олон хүмүүс тэр хүний судлаа гэж засал судлаа хийж байсан баг. Харин мэдээж тэр хүний ярьж байгаа зүйлүүдээс бас үнэн байж болно. Тэр хүний одоо буруутгаж байгаа бас шүмжилж байгаа тэр одоо тийм мэдээлэл өгж байгаа шүү дээ. Харин тэд нараас зарим нь бас зөв байж болно. Гэхдээ хитрхээ бас яг одоо буруу бас буруу байх магадлал байгаа. Харин хүмүүс тэр хүний хэлж байгаа шиг одоо нөгөө мөнхөрд нэг хүний нэг улс төрчийг одоо муулж байгаа. Харин 100% биш байх магадлал байгаа. Бас түүний ярьж байгаа бас буруу байж болдог байхгүй. Харин
хүмүүс은 тэр хүний тэр шүүмжилж байгаа хүнийг яг зүг гэж бодоод бас зүг гэж боддог яг тийм хүн болохыг хүсэж байгаа. Харин тэр хүн урдаа бас зөндөө одоо сайн ажлуудыг хийсэн бас сайн талууд байгаа. Одоо сайн зүйлүүд ч гэсэн байгаа. Гэхдээ хичнээн гоё хийсэн тэр хүний хийсэн зүг ажлууд байгаа ч гэсэн одоо нөгөө талаас ингээ муулж байгаа бас шүмжилж байгаа зүйлүүдийг сонсоод байхаараа яг тэр хүнийг тийм гэж дүгнээд байгаа байхгүй. Ойлгож байна уу? Солонгост бас зөндөө алдартай бас царайдлаа маш гоё тийм киноны жүжигчин бас дууч байсан баг. Тэд нар их мөнгө олдог бас тэд нар заримдаа дандаа өөрсдөө зарцуулаад бас ингэж наргиж цэнгээд явж байгаа юм шиг бас сайн ажлуудыг хийдэг байхгүй ингээд хандивлалтай бас гэхдээ ерөн бид нар интернетээр тийм мэдээ гарч ирвэл комент бичдэг штэ одоо сэтгэгдэл бичдэг штэ. Ерөн тэр хүний сайн хэргийн талаараа тийм мэдээ гаргаад тэр мэдээн доор сэтгэгдлийг бичих нэг сэтгэгдэл их биш их байхгүй байхгүй. Харин тэр хүний талаараа муугийн талаараа тийм мэдээ гарч ирвэл баахан сэтгэгдлээ ингэ бичигдэж байгаа. Бараг 100,000 хэдэн мянган ингэ сэтгэгдлүүд бичигдэж байгаа. Тэгээ энэ одоо хүний ямар чанарыг илэрхийлж байгаа вэ гэвэл ерөн хүн муу талаас харах их дуртай. Ерөн хүний муу талаас харах дуртай тийм ээ. Бас муудлах дуртай, шүүмжлэх дуртай, ховж ярих дуртай. Ерөн ийм хүний чанарыг илэрхийлж байгаа. Бид нар хичнээн бид нарын нүдэнд бид нар ерөн амаараа үннийг хайх дуртай бас үнэн зүйлийг бид нар боддог бас дуртай гэж ярьж байгаа мөртлөө яг бодтой дээр хүн юунд дуртай вэ гэвэл одоо муу талаас харах их дуртай байдаг. Бид нарын энэ нүд бол эл болохоор муу талаас харах дуртай. Тэр лөө ингэж игдэрд бас ингэ туйлширдаг. Тийм учраас энэ Библи дээр энэ хүний нүдний талаар юу гэж бичигдсэн бай гэвэл 1-р Иохан 2 дугаар бүлгийн 1-р Иохан 2 дугаар бүлгийн 16 1-р Иохан 2-ын 16. За учир нь ертөнцид байгаа бүхэн тухайлбал махан биеийн хүсэл тачаад нүдний хүсэл тачаад амьдралын бардам багтаалан эцгээс бус харин энэ ертөнцөөс ирдэг юм аа. Энэ дээр хараад биеийн хүсэл тачаад нүдний хүсэл тачаад амьдралын бардам багтаад эцгээс бус. Энэ дээр байгаа эцэг нь бурханыг ярьж байгаа. Тэгээ бурханаас ирсэн биш гэж байна. Харин хаанаас ирсэн гэж байгаа вэ гэвэл ертөнцөөс ирдэг гэж байгаа. Тэгээ энэ дэлхий одоо бид нарын энэ амьдарч байгаа энэ дэлхий бол юу хүсдэг вэ гэвэл одоо юу дуртай вэ гэвэл одоо үнэн одоо зөв юмыг дагах дуртай юм биш. Хуурамч үнэн бус зүйлийг дагах дуртай байдаг. Тийм учраас бид нар энэ ертөнцид энэ Ефес 2 дугаар бүлэг дээр бас энэ ертөнцийн нойрхогч агарын хүчний дуулгааргүй сүнсийг дагаад явсан гэж байна. Энэ ертөнцид нойрж байгаа хүч бол нөгөө муу ярин сүнс одоо бурханы эсрэг сатаны одоо нойрхолд байгаа учраас энэ ертөнц бол хижээж одоо үнэн юмыг хүсэхгүй дандаа хуурамч. Бид нар энэ одоо ертөнцид бас одоо харьяалагдж байгаа, хамаархдж байгаа учраас бид нар ч мөн адилхан хуурамч юмыг
үнэн бус зүйлийг дагах дуртай байдаг. Тэгээд Йохан 8 дугаар бүлгийн Йохан 8 дугаар бүлгийн 44 дээр та нар эцэг чинь болох диаволоос гаралтай. Та нар эцгийнхээ хүслийг хийхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд үнэн дотроо зогсдгүй. Учир нь түүнд үнэн байдгүй. Тэр бодол хэлэхдээ цухаан өөрөөсөө хэлдэг. Учир нь тэр бодол хурмагийн эцэг нь юм. За бид нар эцэг чинь бид нарын эцгийг хин гэсэн байна. Тэгээ диаволоос бид нарыг диаволоос гаралтай гэж аах. Бид нарын эцэг нь диавол учраас диавол юунд дуртай вэ? Ямар юу биелүүлэхийг хүсэж байгаа юм бэ? Тэр чинь эхнээсээ алуурчин байсан. Тэр Адам Евагийн дотор Бурханы сүнс байсан баг. Бурханы дүр төрхөөрөө хүнийг бүтээжээ гэсэн баг. Тэр одоо бид нарын нүр царай одоо энэ гадны байдлыг Бурханы дүр төрхөөрөө бүтээсэн гэж байгаа юм биш. Бидний дотор байгаа сүнсийг Бурханы дүр төрхөөрөө бүтээсэн гэж байгаа. Анх бид нар яг Бурхантай ижил сүнс байсан. Харин тэр Эхлэл 3 дугаар бүлэг дээр Сатан могой шиг ингэ дүр эсгэж тэр хүмүүсийг хуураад сайн муу мэдлэгч модны жимсээс итгэх юм бол Бурхан шиг болно гэж хуураад тэгээд Бурханы эсрэг одоо зөрчил хийхэд хүргээд одоо Бурханы үгийг одоо Бурханы сүнсийг авч хаяад өөр сүнсийг хүлээж авахад хүргэсэн баг. Тэр сүнс нь Сатаны сүнс. Тэгээ ягаад энэ алуурчин гэсэн бэ гэвэл энэ Сатаныг ягаад алуурчин гэсэн бэ гэвэл анх бидний дотроо анх Бурханы бүтээсэн хүний дотроо яг Бурхантай ижил сүнс байсан баг. Харин тэр сүнсийг устгаад өөр сүнсийг алуулаад өөр сүнсийг хийсэн болохоор алуурчин гэж аах. Эхнээсээ алуурчин байсан гэж аах. Тэгээд бидний дотроос тэр Бурханы сүнс байхгүй болсон болохоор өөр сүнстэй болсон болохоор бид нар ч гэсэн эхнээсээ бид нар төрхөөсөө энэ яг диавол дуртай юмд адилхан дуртай болсон адилхан юмд бид нар ч гэсэн дуртай болсон дагахад дуртай болсон хүн болгон ийм чанартай болсон. Хотлоо юмыг дуртай болох ийм чанартай болсон. Тэгээд Бурхан бас дэд хууль 29-р бүлгийн 4 дэд хууль 29-р бүлгийн 4 дээр за харин эзэн өнөөдрийг хүртэл та нарт ойлгох ухаан харах мөдөө сонсох чихийг өгөөгүй. Хизэнэс тэр сайн муу мэдлэгч модны жимсийг эднээс тэр өдрөөс хойш өнөөдөр хүртэл Бурхан бидэнд одоо бид нарын махан биед ойлгох ухаан харах мөдөө сонсох чихийг өгөөгүй гэж байгаа. Энэ юу ойлгох ухаан гэж ярьж байгаа вэ гэвэл үннийг ойлгох ухаан одоо үннийг харах ухаан үннийг харах нүд үннийг сонсох чихийг бидэнд өгөөгүй гэж байгаа. Тийм учраас бид нараа юу сонсоход хамгийн түргэн байдаг вэ? Тийм муу юм сонсох бид нараа хэл сурахад ч гэсэн тийм ээ хамгийн түрүүнд ямар хамгийн сайн сурдаг вэ гэвэл муу тийм хараад л хамгийн хурдан сонсдог. Тийм ээ та хүн англиар сайн мэддэг байсан ч гэсэн тэр англиар юу ч хараадыг бас мэдж байгаа юм тийм ээ. Тийм. Би ч гэсэн айгу Монголын бас хараад англиар бас мэддэг. Тийм мэддэг. Тэгээд айгу чихэнд амархан ороод байгаа. Бас ингээ ороод
이게 тархинд ороод маш сайн тогтдог өөр үгнүүд өөр сайн үгнүүд 2-3 хоногийн дараа мартчихдаг байхад тэр хараад бодвол ерөөс мартагддаг байхгүй юу? Аюу санин багаас. Энэ хүүхдүүд ч гэсэн хараад чи ахыг зодорой бас ах нартай чи хэрэл дээрээ тоглоомоо ингээд бодлцаараа гэж хинч заавал байхад энэ хүүхдүүд ингээд хийж байгаа. Бид нар ер нь бид нар энэ ертөнцид хамрагдаж байгаа учраас бас энэ Адамаас хойш бид нараа энэ сатаны нойрхол одоо бурхны эсрэг тэр сатаны нойрхол байсан учраас бид нар үнэхээр одоо энэ бид нарын энэ нүд одоо энэ тарих толгой бас ухаан бол яг сатантай ижил гэсэн утгатай байна. Тийм учраас бурхан юу гэж хэлсэн бэ гэвэл Матай 5 дугаар эшлэлээр харин уучлаарай. Эхлээд 3 дугаар бүлгийн 3 дугаар бүлгийн 7 дугаар эшлэлээр эхлээд 6-гийн 7 3-гийн 7 уучлаарай. Тэгээд тэр хоёрын нүд нэгдэж за энэ бүртэй л сая Титвэл 29-ийн 4 дээр бурхан яагаад тэр өдрөөс хойш ухаан өгөөгөө гэсэн өгөөгөө гэсэн. Энэ урд нь бурхан хамгийн анх хүнийг бүтээх үед өгсөн нүд байгаа. Харин тэр нүд нь хаагтж сая 3-гийн 7 дугаар эшлэлээр шинэ нүд нэгдсэн. Одоо нүд нэгдсэн гэж байгаа. Хуучин байсан нүд нь хаагдаад шинэ нүд нэгдсэн гэсэн утгатай байна. Энэ шинэ нүд бол бурханаас ирсэн зүйл биш. Сая 1-р Иохан 2:16 дээр гарсан шиг ертөнцөөс ирсэн. Сатанаас ирсэн нүд гэсэн утгатай. Тийм учраас урд нь харагдахгүй байсан, урд нь харж чадахгүй байсан юмыг харж чаддаг болсон байна. Тэр нь юу вэ гэвэл хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд. Урд нь нүцгэн байгааг юус мэдэхгүй байсан. Яагаад мэдэхгүй байсан бэ гэвэл бурхантай хамт байсан болохоор бурханы хамгаалалтын дотроо ингээ бурхан тэд нарыг хамгаалж байсан болохоор өгөн мэдээж хүн шорооноос бүтээгдсэн болохоор маш судал дорой, маш хэврэг байдаг байхгүй. Харин тэд нарыг бурхан хамгаалж байсан болохоор бурхан одоо бүрэн ингээ хамгаалж бас дутагдлуудыг бүгдийг дүүргэж байсан болохоор хангаж байсан болохоор ерөөсөө өөрсдийнхөө дутагдлаа анзаарахгүй байсан баг. Байсан мөртлөө анзаардаг байсан. Яагаад гэвэл бурхан хамгаалж байсан болохоор. Харин энэ бурханы хамгаалтаас бас бурханы сүнснээс өөр сүнстэй болснороо өөрсдийнхөө суултлыг анзаардаг байсан баг. Дутагдлыг тийм муу талаас нь хардаг болсон гэсэн утгатай. Ингээ энэс бодлоод хүний амьдралдаа ийм зовлон асуудал учирдаг болсон. Харин үнэхээр гайхамшигтай зүйл юу вэ гэвэл бурхан одоо хүн бурхантай нэг сэтгэл бас хүн бурханы дор хариуцалтанд хамгаалалтын дотор байхад байх үедээ ч гэсэн ерөөсөө одоо асуудал зовлон өвчин байгаагүй юм биш. Байсан баг. Байсан мөртлөө бурхан хамгаалж байсан болохоор байхгүй юм шиг амьдрдаг байсан баг. Одоо хүний биеийн дотроо хор тавдар байхгүй юм биш. Байдаг баг. Тавхан мэдж байна. Өдөртөө 5,000 хор тавдрыг үүсгдэг тийм нян вирус хүний дотроо байдаг баг. Ингээд төрдөг баг. Биеийн дотроо ялгардаг. Гэхдээ биеийн дотор байгаа дархлаа одоо англиар neutral killer гэж байна. Одоо тийм байгалийн
одоо тийм яг вирусыг устгахдаг тийм эс гэдэг байна. Тэр эс нь маш сайн ажиллаж байгаа учраас тэр бүх яг вирусыг устгаад барьж идэж байгаа учраас бид нараа хор тавдараа тусахгүй байна. Тэр яг харин тархлаа ингээд сурлаарахаараа бас тэр тархлаа бас үйл ажиллагаа ч гэсэн сурлаарчтай тэрнээс болоод дараа нөгөө тэр вирусны илүү хүчтэй болоод бид нар өвчин ингээд тусахад хүрдэг байна. Байхгүй юм биш. Бидний дотор байгаа. Гэхдээ бидний дотор байгаа тархлаа нь хүчтэй, эрүүл маш идэвхтэй ажиллаж байгаа учраас бид нараа байхгүй юм шиг амьдарч байгаа. Тэрнтэй адилхан бид нарын амьдрал юунаас шалтгаалаад зарим ингээд асуутж, зарим ингээд аз жаргалтай амьдардаг вэ гэвэл асуудал бага учраас асуудал багаагаас шалтгаалж байгаа юм биш. Тухайн хүний зүрх сэтгэл ямар байгаагаас шалтгаалаад бас тэр хүний нүдэн одоо ямар зүйл руу анхаарч байгаагаас шалтгаалаад бид нарын сэтгэл бид нарын амьдрал өөр болдог. Ер нь энэ бид нарын энэ нүд бидний зүрх сэтгэлийг ямар зүйл руу удирддаг вэ гэвэл дандаа цөхөрл, дандаа муу талаас харахад хүргэдэг, дандаа одоо буруу зүйлийг харахад хүргэдэг. Хичнээн бид нар зөв юмыг харсан ч гэсэн дараа ингээд буруу болж бас янз бүрийн одоо зөрчил, бас үйл ойлголт, бас үйл итгэл, хардталтай, үзэн яталтай ийм зүйлүүдийг төрүүлдэг. Энэ бидний нүдэн бидэнд ийм зүйлүүдийг авчирдаг. Яагаад гэвэл энэ нүд бол Бурханы өгсөн нүд биш. Анх хүнийг бүтээх үед Бурхан бүтээж өгсөн нүд биш. Тэр Бурханы үгийг зөрчөөд тэр сатаны үгийг сонсоод тэр муу ёрийн сүнстэй санаа нэлсэн үед орж ирсэн нүд баггүй. Нэгдсэн нүд баг. Тийм учраас энэ нүд бол дандаа бидэнд ийм зэрэгдлээ шиг ийм хуурамч юмыг авчираад үзүүлдэг юм байна. Ийм хуурамч юм. Тийм учраас Матай 5 дугаар бүлгийн Матай 5 дугаар бүлгийн 28 дээр Матай 5:28 харин би та нарт хэллээ. Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн буруу зүрхэндээ түүнтэй хэдийнэ завхаарсан хэрэг юм. Хэрвээ баруун нүд чинь самайг бүдрүүлвэл ухаж аваад хаяв. Учир нь чиний бүтэн бие тамд хайгдснаас би чинь нэг эргэтэн байхгүй байх нь чамд байна. Хэрвээ энэ сүнсний утгаа мэдэхгүйгээр шууд уншвал бид нараа энэ нүдэн дандаа бид нарыг бүдрүүлж байгаа гэсэн тийм ээ. Тийм учраас энэ ухаж хайх ёстой юм байна. Харин ухаж хайх гэхээр хайрын санагдаж байгаа гэсэн тийм ээ. Энэ одоо та бүхний энэ махан биед нүдийг ухаж хаяараа биш. Энэ нүдэн бид нарыг яадаг вэ гэвэл бүдрүүлдэг. Бүдрүүлдэг учраас энд итгээрэй гэсэн үг эсвэл үл итгээр битгий итгээрэй гэсэн үг. Тэгээ энэ нүдэнд битгий итгээрэй гэсэн утгатай. Энэ нүдээр харсан зүйлийг зөвхөн одоо үнэн гэж зөв гэж бодоод дагахаас илүү буруу биш байж магадгүй. Зөв биш байж магадгүй. Тэгээд энэ нүдэнд итгээд энэ нүдийг дагахаа болоод арай өөр нүд. Бурхан бидэнд бас дахиад өөр нүдийг өгсөн баг. Тэр энэ махан биед байгаа юм биш. Бидний зүрх сэтгэл дотор. Өнөөдөр ярих гэж байгаа маш чухал сэтгэлийн нүд байна. Та бүхэн сэтгэлдээ нүд байна уу байхгүй? Тэг байна. Тэг харин хин нэгч бол анх удаа сонсон байж магадгүй. Сүмд явж байгаа байсан болохоор. Тэг цэцгээр гэж. За сая Чингис хаан яа тийм алдаа гаргасан бэ гэвэл одоо тэр хүний энэ махан биеийн нүдүүд маш сайн ажилладаг. Гэхдээ бид нар зөвхөн энэ махан биеийн нүдийг ажилуулад явах юм биш. Бас Бурхан бидэнд дахиад нүдийг өгсөн баг. Сүнсний нүд, сэтгэлийн нүд. Энэ нүдийг
ажилуулахыг бид нараа мэдэх хэрэгтэй байна. Өсөө тоо. Уучлаарай. Нөгөө цэрхүү эмээ маань нөгөө юугаар сонсож байна. Тэгээ тэр нь тасарсан гэнэ. Энэ Матай 5 дугаар бүлгийн 29 дээр байгаа. За энэ нүдүүд зөвхөн баруун нүд биш. Баруун нүд ухааж хайсан ч гэсэн эцэстэн зүүн нүд ч гэсэн бид нарыг бүдрүүлдэг. Тэгвэл бид нар энэ хоёр нүдийг бүгдийг ухааж авах хэрэгтэй байхгүй. Харин нүдийг ухааж аваарай гэсэн юм биш. Бидний зөвхөн энэ нүд байгаа юм биш. Бидний дотроо сүнсний одоо сэтгэлийн нүд бас байгаа шүү. Энийг ажилуулах хэрэгтэй шүү. Үүнийг хэлж байгаа. За та бүхэн одоо энэ гэж аав хүүх хоёр ингэ чөлөөр аялж байсан баг. Ингэ чөлөөр аялж байсан. Харин ингэ аялаад байсан чинь ингэ зам гарч ирэхгүй тэгээд эцэстэн төөрсөн баг. Тэгээд төөрөөд ус ч гэсэн дууссан, эдэх хоол унд ч гэсэн одоо дууссан. Тэгээд хүүгийн сэтгэл дотроо ямар байсан бэ гэвэл хүүгийн сэтгэл ямар болсон бэ гэвэл бид нар удахгүй өгөх юм байна. Тэгээ явж исэн чинь нэг хүний ингээд яс одоо тийм толгой одоо ясыг хараад бид нар ч гэсэн удахгүй ийм болох юм шиг байна. Ингэж бид нар ч гэсэн ийм болох юм шиг байна. Ингэж цохорд байсан. Харин энэ цохорж байсан хүү рүү аав нь юу гэж байсан бэ гэвэл хүү минь ээ аав бол зөндөө энэ цөлөөр явж исэн бас төрж байсан. Харин чи наран хаанаас гардгийг мэдэх үү? Зүүн талаас гардаг гэжтэй. Тэгээ би хэдийгээр бид нар төрсэн боловч би тэр зүүн зүг рүү явж байгаа. Ингээ явсаар байвал эцэстэн бид нараа гарцаагүй нэг тусгантай хүн амьдардаг газартай таарах болно. Чи битгий агаараас битгий санаа зовоорой. Харин хүү ингээд дараа нь явж исэн чинь юу харсан бэ гэвэл энэ булшиг харсан. Тэ булшиг харсан. Энэ булшиг хараад хүн бас юу гэж бодсон бэ гэвэл бид нар ч гэсэн удахгүй ийм хүн шиг булш дотор орох юм байна. Үхээр булш дотор орох юм байна гэж бүр ингээд зөвхөн шантраад байсан. Харин аав нь бас юу гэж хэлсэн бэ гэвэл үгүй хүмүүс энэ хүн өөрөө ингэж газар ухаж энэ өгсөн хүн өөрөө газар ухаад булшроо орсон гэж бодож байна. Тавхан өгсөн цогцсон би энэ газар дээр байхын муухай байна гэд газар ухаад өөрөө ингэж ордог. Үгүй ээ. Тэр өгсөн хүн юу ч хийж чадахгүй байхгүй. Тэгвэл тэнд булш байгаа нь энэ хүнийг төлөө газар ухажаа ингэж булшилж өгсөн хүн байгаа гарцаагүй гэсэн утгатай. Тэгвэл тий удахгүй бид нараа хүн байх газартай одоо төгсөж байгаа юм байна. Ойртож байгаа юм байна. Бараг хурж байгаа юм шиг байна. Хүмүүс бид нараа одоо амьдэрсэн одоо бид нараа амьд гарлаа айгүй баярлж ийсэн ба. За энэ аав хүүгийн ялгаа юу байсан бэ гэвэл аав нь ингээ найдвартай байсан байна. Аавын сэтгэл үргэлж найдвартай байсан. Тийм учраас хэдийгээр тийм халуун цөлөөрөө бас ясыг харсан ч гэсэн түүний амнаас ямар үг гарч ирсэн бэ гэвэл амьдрах юм байна. Бид нар амьдрах юм байна. Дандаа ийм үг гарч ирсэн байна. Харин хүүгийн сэтгэл цөхрөл байсан. Энэ цөхрөл гэж зөв бичсэн үү? Цөхрөл. Тийм. Нэг илүү тийм цөхрөл. Тийм цөхрөл байсан. Тийм цөхрөл байсан болохоор дандаа тэр хүүгийн амнаас ямар үг гарч ирсэн бэ гэвэл өхөрл. Тийм өөх юм байна гэсэн үг гарч ирсэн байна. За тавхан энэ махан биеийг юу хөдөлгөдөг вэ гэвэл хүний сэтгэл хөдөлгөдөг байна. Тэгвэл хүний сэтгэлийг юу хөдөлгөдөг юм мэдэх үү? Хүний үг нь хүний сэтгэлийг хөдөлгөдөг байна. Үгийг дагдаг.
Тэгвэл хэрэг тавхан амнаас дандаа хэрэг хичнээн одоо зовлонтой, асуудалтай юм шиг харагдсан ч гэсэн сэтгэл амнаас гарч байгаа үг нь ямар байх ёстой вэ гэвэл эргээр хичнээн өхмөр юм шиг санагдсан ч гэсэн үгүй би амьдрч чаднаа, би амьдрах юм бэ, гарцыг орлох юм байна, удахгүй одоо арга ухааны орлоо энэ асуудлаас гарах юм байна гэж амнаас тийм үг гарах юм бол тэр үг нь бидний сэтгэлийг чиглэл одоо удирдаад тэр гарцыг орлоход хүргэж өгдөг. Амен. Тэгээд тоотлого 14-ийн 28 дугаар ишлэл дээр тоотлого 14-ийн 28 тоотлого 14-ийн 28 14-ийн 28 за тэдэнд ийхэл эзэн айдалтаж байна. Би өөрийн эмэд буугаараа тангарахлаа. Та нар миний чихэнд ярьсантай адил түүнчлэн би та нартай үнэхээр хийх болно. За бурхан юу гэж хэлсэн бэ? Бидэнд эмэд буугаараа тангарахлаа. Та нар миний чихэнд ярьсантай. За бид нар зүгээр ганцаараа бид нар хүн байхгүй байсан ч гэсэн ганцаараа ингэж юм ярих үед байгаа юм шүү дээ. Ганцаараа ингэж заримдаа ингэж тэний хүн шиг ганцаараа ингэж ярих үед байгаа. Харин тэгж ганцаараа байгаа ч гэсэн хин сонсож байгаа вэ гэвэл бурхан сонсож байна гэсэн утгатай. Тэгвэл бурхан сонсоод яах вэ гэвэл яг сонссонтой адил, ярьсантай адил түнчлэн би та нартай үнэхээр хийх болно гэж байна. Тэр бид нараа дандаа гим нүгэл үлддэг өөрсдөө хараад би нүгэлтэй юм байна гэж хэлвэл бурхан тэрийг сонсоод бид нарыг юу болгох вэ? Нүгэлтэй болгох, нүгэлтэн болгох гэсэн. Эдгээр бид нар нүгэл үлдэж байгаа бас буруу юм хийсэн ч гэсэн Есүсийн цусаар энэ бүх гим нүгэл уучлагдсан, угаагдсан. Би энэ гим нүглийн төлөө хийх зүйл байхгүй юм байна. Бурхандаа талархъя гэж хэлвэл бурхан тэрийг сонсоод талархалтай болгож өгдөг. Бурхан тэгж хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас бид нараа үг маш чухал байдаг шүү. Яагаад гэвэл бурхан тэр үгийг сонсоод бид нарын амьдралд бас яг сонссон үгийн дагуу бүтээж өгч байгаа учраас. Харин маш олон хүмүүс үүнийг мэдэхгүй учраас зүгээр ингээд нүдэнд харагдсанараа бас нүдэнд үнэн юм шиг харагдаж шууд тэрийг дагаж яваад эцэстэн ингээд буруулж маш олон асуудал үүсгээд хүрдэг ийм болж байгаа. Нүдэнд итгэж байгаа учраас. Нүдэнд итгээд тэр нүд тавхны нүд юу гэж тавханд тэр хүний талаар ч юм уу эсвэл тэр асуудлын талаар энэ хэцүү байна, зовлонтой байна, тэр хүн муухай байна, энэ асуудал үнэхээр надад хэцүү байна. Ийм ингэж бид нарыг ойлгуулдаг байна. Тэрийг дааж бид нараа хэлчих юм бол яг амьдралдаа одоо тийм азгүй буруу янз бүрийн асуудал учрах болно. Харин бид нараа эсрэгээр хэлвэл өнөөдөр энэ аав хүү хоёр за аавын сэтгэл дотор юу байсан бэ? Найдвар байсан байна. Аавын сэтгэл дотор найдвар байсан болохоор хичнээн тэр ясыг харсан ч гэсэн үг нь амьдрах юм байна. Бас эцэстэн ямар үр дүн хүрсэн бэ гэвэл аз жаргал хэдгээр чөлөөрөө явж байсан ч гэсэн түүний сэтгэл аз жаргалтай байсан. Харин хүүгийн амьд байгаа. Хүн амьд байгаа. Гэхдээ дандаа сэтгэл дотор цохирол байсан болохоор яг эмгүү хүн шиг өгсөн хүнтэй адилхан байсан байна. Харин энэ хоёр дахь хүү байгаа тийм ээ. Энэ хүү бол дараа нь энэ хүү энэ булш байгаа энэ ойрхон тосгон байгаа. Шүн байгаа газар ойрхон бид нар ойртож байна гэсэн үг шүү гэж хэлсэн үед тийм үү гэд хүлээж аваад тэгвэл бид нараа амьдрах юм байна. Өмнө нь энэ аав хүү хоёрын сэтгэл өөр байсан. Харин хүү аавынхаа үгийг сонссны дараа хүлээж авсан. Санаа
нэгтгэсэн. Санаа нийлсэн. Тийм учраас энэ хүүгийн сэтгэл рүү бас найдвар орж ирээд энэ хүүгийн одоо ярьж байгаа үг ч гэсэн өөрчлөгдөөд дараа энэ хүү ч гэсэн аз жаргалтай болсон. Орчин өөрчлөгдсөн учраас аз жаргалтай болсон биш. Энэ хүүгийн сэтгэл нь өөрчлөгдөөд бас амнаас гарч байгаа өөрчлөгдөөд эцэстээ аз жаргалтай болсон. Тэгээд эцэстээ энэ аав хоёр маань энэ чөлөөс хараад тосгонд очсон юм. Бид нар хэдийгээр одоо чухармороо бас тийм том асуудал учирсан ч гэсэн хажууд хийм байх бол одоо энэ аав шиг найдвартай бас хэрвээ дандаа нэг тал руу харж байвал тэр хараагаа өөр тишээ чиглүүлж өгөх ийм туслагч, ийм зөвлөгч, удирдагчтай байвал бид нар хэдийд ч одоо тэр чухлаас гарч найдвартай аз жаргалыг олж амьдрах боломжтой юм гэсэн утгатай. Тэгээд таахан ямар зураг вэ гэвэл 2 жилийн өмнө манай Эрдэнэт хэгчээ ингээд өвдөж авах үед хорт тавдараас болж өвдөж авах үед энэ манай Улаанбаатар сүм пастрын эгч аахгүй эгч. Энэ эгч нь одоо Америкт байгаа. Тэгээ одоо бүр 5-6 жилийн өмнө өндөр хүчээ бас хэвлэлийн дотор хорт тавдартай байсан байна. Тэгээд тэр хорт тавдараа бүр одоо ихсээд ингээд томроод 6 сарын дараа энэ чинь бүхэн гисэн байна. Тийм хүнд шат дээр байгаа үед одоо энэ манай энэ сайн мэдээ чуулганыг үүсгэн байгуулагч пастор Паулус пастортай утсаараа холбогдоод Есүсийг таны зүгээр орохгүй. Хэрвээ Библиэлд гарч байгаа Есүс нэг ч одоо өвчтөнгүүдийг зүгээр орхиод явсан жишээ гэж байхгүй. Таныг орхихгүй. Таныг заавал эдгэнэ. Та өөрийгөө харахад сүмд сайн явдаггүй байсан. Бас үнэхээр бурхандаа сайн үйлчлээгүй байсан. Нэг хэсэг өөрөөсөө зориулсан, махан биендээ зориулсан амьдрд байсан. Гэсэн чи бурхан таныг орхихгүй шүү. Яг тэр бурхан бид нарын бүх гим нүглүүдийг уучлсан учраас бид нар хормоо байдлыг хараад бурхан шийтгэх болсон, шийтгэхгүй гэсэн болохоор бурхан таныг заавал эдгэн шүү гэж хэлсэн баг. Тэгээ энэ итгэгч маань тэрийг хүлээн зөвшөөрөөд 6 сарын дараа өхөн гэж хэлсэн боловч одоо 5 жил болж байгаа ч гэсэн одоо маш эрүүл байгаа. Маш Америкт зэрэгтэй сайн мэдээ тараагаад багшийн хийдэг байсан баг. Харин одоо тэтгэврт гараад одоо маш сайн одоо сүмд үйлчилж байгаа. Тэгээд пастраас зөвлөгөө аваад арай гайгүй болоод бас химийн эмчилгээд ч гэсэн маш амжилттай сайн болоод эдгэрсэн баггүй. Арай эдгэрсний дараа дахиад хотоод ингэж зангираад бас хоол сайн шингэхгүй байсан болохоор хоол идэж чадахгүй байсан. Тэгээд ингээд тархлаа ингээд суулгаараад бас химийн эмчилгээнд жоохон муу нөлөөлж байсан баггүй. Сөөргөөр нөлөөлж байсан. Тэгээд тэр үеэр бас Паулус пастор руу залгаад пастраа би хоол идэж чадахгүй байна. Ерөөс хоол шингэхгүй байна. Тийм учраас би хоол идэж чадахгүй байна гэсэн баг. Тэгсэн чинь Паулус пастор юу гэж хэлсэн бэ гэвэл та өвчнөөс эдгэрхийг хүсэж байвал заавал хоол идэх ёстой шүү. Яагаад хүмүүс өгдөг вэ гэвэл жоо хоол шингэхгүй хотоод нь муу байхаараа хоол идэхээ болоод тэрнээс болоод хүмүүс өгдөг шүү. Яагаад гэвэл химийн эмчилгээнд амжилттай орох гэвэл заавал дархлаа хүчтэй байх ёстой. Дархлааны үйл ажиллагаа маш сайтай байх ёстой. Арай тэр дархлааны үйл ажиллагаа юу сайжруулдаг вэ гэвэл тэр хоолны тижэл тэр шимэн тэр дархлаа сайжруулдаг шүү гэсэн байна. Тийм учраас та заавал хоол идээрэй. Одоо хоол шингэхгүй байхад одоо яах вэ? Тэгээ одоо бүүжих гээд штэ гэж хэлсэн чинь тэгвэл маш багаар идэж олон удаа багаар идэрэй. Бас сайн зажлаад идэрэй гэсэн байна.
тэгээд энэ итгэгчээ яг тэр зөвлөгөөний дагуу тэгж идсэн баг. Одоо нойрлон дээр ч гэсэн заримдаа нойрол явахдаа ч гэсэн тэр хажуудаа тэвэр дээр тавиад идээд баггаар идээд түүний явсан газар бодлоо тийм хоодлын тав тавиад тэгээ багаар ингээ идчихсэн. Тэгээд энэ итгэгчээ бас нөгөө химийн эмчилгээ маш амжилттай төгссөн баг. Тэгээд төгсөөд дууссан болохоор яг тийм баяр тэмдэглэсэн юм. Би одоо химийн эмчилгээ маш амжилттай төгссөн гээд гэр бүлээрээ ингэж баяр тэмдэглэсэн юм. Яг сургууль төгсөж байгаа юм шиг тийм хувцсан өмсөд тийм баяр тэмдэглэсэн юм. Тэгээд энэ итгэгч маань бас Эрдэнэт баягчийг хэцүү хахад бас Паус пастортай холбоож өгөөд ингээд уулзуулсан баг. Бид нар хэдийгээр одоо энэ өвчин зовлон учирсан ч гэсэн бид нар бол муу талаас харах дуртай, муу талаас харахаас өөр аргагүй ийм харцтай, ийм нүдтэй хүн боловч бид нарын энэ харцыг өөр тийшээ эрэг талаас одоо эрэг харах тал руугаа чиглүүлж өгөх ийм зөвлөгч. Тэр зөвлөгчтэй санаа нэгтэй тэр аав хүү хоёр бас анх өөр байснаа хүү ч гэсэн аавтайгаа адилхан нүдтэй болсон. Аавтайгаа адилхан нүдтэй, адилхан сэтгэлтэй болсон. Тэрүүгээр тэр асуудал зовлонгоо даван тулж чадсан баг. Бас би өмнө бас Эдисонгийн талаар ярьж өгсөн гэж ярьж өгчээсэн. Энэ Эдисон ч гэсэн энэ ерөн энэ дэлхийд маш агуу бүтээлчээр агуу гавья байгуулсан хүнээрээ тийм Гиннес номд бичигдсэн маш олон бараг 1000 гаруй бүтээлийг цахилгаан одоо ток дуу хураагч зурагт бас хөрөгч энэ бүх одоо энэ цахилгаан ба энэ хүний гарнаас бүтээгдсэн байна. Харин энэ агуу бүтээлч ч гэсэн хүүхдээ байхдаа багш нараа энэ хүүхдийг тэнийг гэж бодоод сургуулиас хөөх гэж хэлсэн байна. Яагаад тэнийг гэж бодсон бэ гэвэл дандаа хичээл дээр тийм саний юм асуугаад байсан байна. Нар нь яагаад гардаг вэ? Яагаад нартай байхаар ингэ гэрэлтэй гэдэг юм бэ? Яагаад нар мандахаар, нар заргахаар ингэ харахгүй болчдөг юм бэ? Дандаа ийм юмыг асуудаг байсан. Тийм учраас багшдаараа ингэ тэнийг гэж бодоод ингэ сургуулиас хөөх гэж хэлсэн байна. Харин ийж бол тэр хүүг анх ингэ сургуулиас хөөгдөн гэдгийг сонсоход айгүй цөхөрж байсан байна. Харин тэр үед энэ нэмэгтэй бас бурхан хүүгийн талаар манай хүүгийн талаар бурхан юу гэж хэлсэн бэ? Бурхан бол манай хүүг тэнийг биш гэж байна. Гоц авэстэн гэж байна. Тэгээ энэ ээж одоо энэ Эдисонгийн ээж хүүрөө юу гэж хэлсэн бэ гэвэл тэр багшийн чамайг үнэхээр ухаантай хүүхд учраас заах юм байхгүй гэж байна. Одоо сургууль руу битгий ирээрэй гэж байна. Тийм учраас өнөөдрөөс чи хичээлдээ явахгүйгээр ээжтэйгээ хамтаа номын сонгуудаараа явж ном уншиж хамтдаа ээж нь чамд хичээл хийж зааж өгье гэсэн. Мэдээч хичээл явахгүй юм чи хүүхдээ дуртай авахгүй. Тэгээд дуртай. Энэ Эдисон бол зүгээр одоо бусдын харж чадахгүй бас боддгүй юмыг бодож байсан бас хардаг болохоос биш. Тэнийг бол биш байсан ба. Арийн нөгөө багш бол тэр хүүг бас нэг авьяас гэж үзэж болохоор байсан байхгүй. Харин авьяас гэж үзэхгүй тэнийг гэж бодоод энэ хүүхдийг сургуулиас хөөсөн баг. Харин ээж бол авьяас гэж үзсэн. Энэ манай энэ хүү энэ сайн юм ярьж байгаа сайн юм бодоод сайн юм руу хараад байгаа бас бурхан цаяасан нэг авьяас байна. Тэгээ авьяас гэж үзээд энэ хүүхдийг бас сургуулиас сурч чадахгүй мэрэгэн ухааныг суралцуулах гэж намын сангуудаараа дагуулж очоод ном уншуулсан байна. Тэгээ энэ хүн цаашдаа олон тийм янган бүтээллүүдийг бүтээж чадсан тийм агуу бүтээлч болсон. Тэгээд энэ Эдисон юу гэж хэлсэн бэ гэвэл
거치 авьяастан бол 99% хичээл зүтгэлээс нэг хувийг онготой хийм мариас дурддаг гэж хэлсэн байна. Энэ юу гэсэн утгатай вэ гэвэл хүн хичнээн 99% хичээл зүтгэлсэн ч гэсэн хичээл зүтгэл гаргасан ч гэсэн нэг хувийг онготой хиймэр байхгүй бол гоц авьяастан болж чадахгүй гэсэн утгатай байна. Тэгэхээр энэ нэг хувийг онготой хиймэр юу вэ гэвэл нэг хувийг найдварыг харж чадах, нүдтэй болох. Тэр ээж шиг, нөгөө аав шиг, тийм ээ. Чингис хаан бол ийм нүд байхгүй байсан болохоор өөрийнхөө анд нөхөр шиг бодож байсан. Тэр харцгийг алсан юм. Ийм харамсалтай. Бид нар бас ягаад бурууддаг, ягаад бид нараа алдаа гаргадаг вэ гэвэл ийм нэг хувийг найдварыг харж чадах нүд байхгүй учраас. Мэргэн ухаан байхгүй учраас бид нараа зовж байгаа шүү. Зовлон байгаа учраас биш. Нөхцөл байдал орчингөр хэцүү учраас зовж байгаа юм биш. Ийм найдварыг харах нүд байхгүй учраас бид нараа хэцүү байдаг. Харин энэ нүдүүд бид нарын махан биед байгаа нүдийг ярьж байгаа юм биш. Энэ нүдийг өөрчлөөрэй гэсэн утгатай юм биш. Харин Бурхан хүний дотор Эдлидийн шинэ нүдийг бүтээж өгсөн юм байна. Би сая ирсэн шээ 20 дугаар Коринт 4-ийн 7 байгаа. 20 дугаар Коринт 4-ийн 7 байгаа. Хүчний даангайл нь биднээс биш, харин Бурханых байхын тулд бид ийхүү баялагийг шавар савнуудад тайдаг гэсэн. За Бурхан энэ шавар савнд баялагийг хийсэн гэж байгаа юм байна. Энэ шавар сав бол одоо бид нарын нүд, бид нар энэ махан биеийг ярьж байгаа байхгүй. Одоо энэ хурамч ингээ хувирдаг тийм ээ. Харин энэ шавар савнд баялагыг бол Иесус Христийг илээр хэлж байна. Тэгвэл бидний дотор Иесус байгаа гэдэгтээ итгэж байвал тэгвэл 2000 жилийн өмнө Иесус энэ дэлхийд байх хугацаанд бас нүд байсан. Яг бид нар шиг адилхан нүд байсан байхгүй. Амен. Нүд байсан, тархи толгой байсан, зүрх сэтгэл байсан, хөл байсан, гар байсан. Тэгвэл бидний дотор зүрх сэтгэл дотор тэр Иесус байгаа, амьд байгаа гэдэгтээ итгэж байвал өнөөдөр бидний зүрх сэтгэл дотор хиний нүд байгаа гэвэл Иесусийн нүд байгаа гэсэн утгатай байна. Амен. Иесусийн сэтгэл бидний дотор, Иесусийн ухаан бидний дотор байгаа гэсэн утгатай байна. Тэгвэл бид нараа энэ нүдийг ашиглахаас илүү бидний дотор байгаа тэр Иесусийг ажилуулвал бид нарын амьдрал юу болох вэ? Ямар үр дүн хүрэх вэ? Үнэхээр гайхамшигтай байна. Үнэхээр аз жаргалтай, баяр хөөрөөрөө дүүрэн бол. Яагаад гэвэл бид нар мянган аз жаргалтай болох үеч нөхцөл байдал байсан ч гэсэн бид нар ганцхан тэр хэцүү юм руу дандаа сөрөг талаас муу талаас хараад байх юм бол бид нарын амьдрал яг тэр чигээрээ муу болдог, азгүй болдог. Харин тэр үед бид нараа энэ нүдийг хаагаад үнэхээр чөхөр мөр юм шиг, үнэхээр зовлонтой, үнэхээр шантармаар байгаа юм шиг үед энэ нүдээр харахаа болоод энэ нүдийг түр хаагаад бидний сэтгэл дотор байгаа Иесусийн нүдийг ажиглаж өгч байна. Тэгээ Иохан 9-р бүлэг дээр маш олон хүмүүс тэр сохрох хүнийг хараад энэ хинээс болсон бэ? Хиний гим нүглээс болсон бэ? Эцэг эхээс үү эсвэл энэ өөрөөсөө гэж бодоод байсан баг. Дандаа буруу алдаа ингэ тооцож байсан баг. Харин Иесус бол энэ түүгээр дамжуулан Бурхан ажил хийхин тулд юм аа гэсэн. Бурхан энэ хүнээр дамжуулан алдаршуулгахын тулд энэ хүнийг сохор болгосон. Тэгээд тэр сохор хүн Иесусийн үгэнд ороод Иесусийн үгэнд итгээд Шилом руу яваад уваа гэсэн тэр үгэнд найдаад нэг ч удаа явж үзээгүй, очиж байгаагүй бас энэ хүн бол
заавал ингээд хөтлөгч заавал ингэж заавал ингээд дагуулад явах хүн байх ёстой. Ганцаараа явж чадахгүй байх. Энэ хүн тэр Есүсийн үгийг сонсоод тэр Силуам руу явсан баг. Яаж явсан мэдэхгүй, яг асуугаад очсон уу? Тэр нь хаана намайг чиглүүлж өгөөрэй, намайг чирээд яваарай гэж хэлсэн үү мэдэхгүй. Ямар ч гэсэн тэр Силуам руу яваад угаасан чинь нүдэн нэгдсэн баг. Энэ нь юунд байгаа вэ гэвэл энэ хүний нүдэнд байгаа биш. Тэр сохор хүн Есүсийн нүдийг хүлээж аваад тэр Есүсийн мэрэгэн ухааныг хүлээж аваад тэр Есүстэй холбогдсноороо тэр сохор хүнд тийм гайхамшиг бүтээгдсэн байна. Тэгээ өнөөдөр уншсан Хаадын дэд 3 дугаар бүлэг дээр хоёр хаан байна. Нэг бол Израилийн хаан Ехорам гэж байсан. Нөгөөх нь Юдагийн хаан Йехошафат гэж байсан баг. Энэ хоёр хаан тэр Моавтай тулалдах гэж Едомын чөлөөр явж исэн баг. Харин ингээд бодоход анх бид нар хаашаа явах вэ гэж хэлсэн чинь энэ Йехошафат хаан хаашаа ямар зам руу явъя гэсэн бэ гэвэл тэрээр бид аль замаараа явах вэ гэж асуухад Йехошафат Едомын чөлөөний замаараа гэж хариуллаа. За тав хүн чөл бол ямар газар гэдгийг сайн мэддэг гэсэн. Ус байхгүй, идэх хүмүүс байх, ургамал байхгүй, маш халуун газар гэдгийг хинч мэддэг байхгүй. Харин Йехошафат өөр замч бас байж бодлоо. Арай гой зам бас байж болох байсан. Харин Едомын чөлөөний замаараа явъя гэж хэлсэн баг. Харин тэр замаар явсан чинь мэдээч ус байхгүй 7 хоног аядлан тойрсон бөгөөд тэнд цэрэгт болоо тэдний араас яваа мал сүрэгтэй өөх ус байхгүй байсан баг. Угаасаа чөлөөрөө явна гэж бодсон бол тийм ээ тэнд мэдээж ус ч байхгүй тийм ээ энэ усгүй болох асуудал гарах ойлгомжтой байсан баг. Тэгвэл энэ замаар биш арай өөр замаар явах гэснаа ягаад ингэж чөлөөрөө явсан бэ? Тэгээ дараа энэ 10 дээр тэгтэл Израилийн хаан Ая Моабын саварт өгөх гэж энэ 3 хааныг эзэн дууджээ гэж хэлв. За ийм асуудал үүсэнгүүтээ энэ Израилийн хаан асуудалтай болгонгуудаа энэ Израилийн хаан юу гэж хэлсэн бэ гэвэл бид нарыг энэ Моабын гарт дээсэн Моаб энэ Моабтай тулалдах гэж явж исэн баг. Бурхан бид нарыг энэ Моабын гарт бид нарыг өгөх гэж дуудсан юм байна. За энэ сөрөг талаас харж байна уу эсвэл эрэг талаас харж байна уу? Тийм. Сөрөг талаас харж байсан. Яа тэгвэл энэ Йехорам бол зүрх сэтгэл дотроо байгаа тэр бурханы нүдийг бурханы хүчээр найдаад тэр бурханы нүдийг ажилуулад харж байсан биш. Зөвхөн өөрийнхөө нүдээр өөрийнхөө махан биеийн нүдээр харж байсан баг. Харин 11-р ишлэл дээр Йехошафат өөрөөрөө дамжуулан бид эзнээс асууж болохоор эзний иш үзүүлэгч энд алуу гэв. Израилийн хааны царц нарын нэг нь хариулж Шафатын хүү Элиша энд байна. Тэр Элиягийн гар дээр ус асгадаг байсан. Харин Йехошафат бол тэр Йехорамаас юугаар ялгаатай байсан бэ гэвэл Йехошафатын дотор найдвар байсан баг. Итгэл байсан баг. Юунд итгэдэг байсан бэ гэвэл бурханд итгэдэг байсан бас иш үзүүлэгч тэр бурханы ухааныг бурханы үгийг бидэнд дамжуулж өгөх иш үзүүлэгчийг хүндэтгэх ийм сэтгэл байсан баг. Тэгээд энэ Йехошафат бас л нөхцөл байдал гарвал ус байхгүй, хол байхгүй, үнэхээр цөхөр мөр юм шиг, үнэхээр том асуудал юм шиг харах
магадлал байсан байхгүй. Харин Йохошафат бол миний нүдээ би буруу харсан байж магадгүй. Энэ нүд бол намайг дандаа зөв юм руу үнэн рүү удирддаг байсан биш. Хаяа бас заримдаа намайг буруу юм руу оруулаад бас хэцүү байдалд оруулж байсан. Тийм учраас би зөвхөн өөрийнхөө ухаанаараа өөрийнхөө нүдээрээ юмыг дүгнээд явах юм биш. Асуугаад үзье. Бурханы мэрэгэн ухаантай, Бурхан мэрэгэн ухааныг хайрлсан тэр хүнтэй холбогдоод тэр хүнээс асуугаад үзье. Тэр хүн энэ асуудлын талаар юу гэж бодож байгаа юм бэ? Юу гэж харсан бэ? Асуугаад сонсоод үзье. Ийм сэтгэлгээтэй, ийм ухаантай байсан болохоор хэдийгээр чөлөөр явсан ч гэсэн зоохгүй бас цөхрөөгүй, шантраагүй. Тэгээд тэр иш үжирлэгч рүү хандсан баг. Тэгээд иш үжирлэгч хурж ирээд юу гэж хэлсэн бэ гэвэл за 17 20 дугаар хаадын дэд 3:17 учраа нь эзэн ингэж айлтж байна. Та нар салхийг харахгүй, боровч үзэхгүй гэсэн чи та нар бодлоо та нарын мадал сүрэг та нарын амтад уухийн тул тэр хөндөй усаар дүүрнэ. Энэ эзний мэдлээд өчүүхэн зүйлэн тэрээр бас моочуудыг та нарын гарт өгөх болно. Тэгээд 20 өглөө дахил өргөх үед үзэг тун Эдомын замаар ус урсан ирж тэр газар усаар дүүрсэн байлаа. За сая Эдом ямар газар байсан бэ? Чөл газар байсан. Харин Эдомын замаар ус урсан ирж. Уун Солонгос Библиэлд Эдомын талаас ус орж ирсэн гэж байна. Эдом бол ус байхгүй газар. Харин тэр ус байхгүй газараас ус урсан орж тэр хөндийг дүүр гисэн гэж байна. Энэ гайхамшигыг хэн бүтээж чадахгүй гэвэл 1% сая Эдисон хэлсэн шиг 1% найдварыг харж чадах нүдтэй энэ гайхамшигыг үнэхээр гарч байхгүй үнэхээр чөл газар дээр явж байгаа юм шиг санагдсан тийм асуудал дээр явж байгаа юм шиг санагдсан ч гэсэн 1% найдварыг харж чадах нүдтэй энэ гайхамшигтай яг ингээд чөлөөс ус гарч байгаа юм шиг энэ асуудлыг шийдвэрлэх гарчиг олох болно. Бурхан найдаж байгаа хүмүүс. Энэ бурханы нүдийг ашиглаж байгаа хүмүүс. Нүдээр ажилуулж байгаа хүмүүс. Энэ 1% найдварыг харж чадна. Бас чаддаг хүмүүстэй бурхан мэрэгэн ухааны хайрлсан хүнтэй холбогдоод сая аав хүү хоёр ингээд холбогдоод хүү ч гэсэн яг аав шиг ингээд боддог болж хэлдэг болж тийм найдвартай болсон шиг бид нар ч гэсэн тийм чаддаг хүнтэй тийм ухаантай хүмүүстэй холбогдож чадах юм бол яг тэр хүний хэлж байгаатай адилхан үгийг хэлэх бодлоо яг тэр хүний харж байгаатай адилхан бид нар ч гэсэн харах бодлоо тэгвэл бид нарын амьдрал үнэхээр ас аргаад хэдийгээр одоо азгүй болох азгүй төвтэй нөхцөл нөхцөл асуудал тулгарсан ч гэсэн тэр асуудал эцэстэн ерөөл болж ас аргадлаараа сольж чадна. Юугаар Бурханы нүдээр Есүсийн нүдээр та бүхний дотроо Бурханы нүд байгаа шүү. Та бүхэн өөрийнхөө нүдтэй найзлаа тэрнтэй харьцах юм биш. Бурханы нүдтэй харьцаарай. Хүүхдэн асуудал байна уу, нөхрөө асуудал байна уу, янз бүрийн асуудал байна уу? Тэр асуудлыг та бүхэн өөртөөгөө ярилцаад зөвлөлдөөд явах юм биш. Та бүхний дотор байгаа тэр нүдийг хаагаад энэ нүдийг хаагаад түр зураа та бүхний дотор байгаа тэр Есүстэй ярилцж үзээрэй. Бас Библи уншиж үзээрэй. Библи дотроо хэдийгээр том асуудал байсан өнөөдөр энэ өсөхгүй ийм асуудал байсан. Гэхдээ Бурхан ерөөс одоо ус гарах боломжгүй тийм газараас усыг гаргуулan тэр хөндийг дүүр гэсэн. Бурхан дотор маш их зам арга биш үү? Бидний дотор арга зам байхгүй юм шиг бидний нүдэ тэр хүүхд тэр нөхрөө тэр асуудал өөрчлөгдөх юм шиг санагдавч Бурхан бол өөрчлөх чадна. Тэгээд нэг Библи уншаад дуусгая. Дуудлал 138 дугаар удалгийн
Доод 138 дугаар бүлгийн 8 138-ийн 8. За бүгдээрээ нэг дуу хоолой бүгдээрээ нэг уншиж үзье. 3 эд эзэн За эзэн надад хамаарах зүйлсийг гүйцэл дүүрлэн гэсэн. Яагаад гэвэл эзэн өнөөдөр бидний дотор энэ шавар савн дотор байгаа учраас зөвхөн бидний хувийн асуудал биш. Бидний асуудал хэний асуудал болох вэ гэвэл эзний асуудал болно гэсэн. Тэгвэл энэ асуудлын эзэн бол бид нар биш, Бурхан гэсэн утгатай байна. Тэгвэл асуудлыг хамгийн сайн шийдвэрлэдэг нь хэн бэ? Бурхан. Тэгвэл энэ асуудлын талаар бид нар ерөн хинтээ ярилцах хэрэгтэй байна. Хинээс зөвлөгөө авах хэрэгтэй байна. Тэ, Бурханаас зөвлөгөө авч бас бид нар энэ Библиэс бас арга ухааны олж бас бүр болохгүй бол бас Бурханы мэрэгэн ухааныг хайрлсан бас тийм хүмүүстэй холбогдож, Бурханы бодлоготой холбогдож зөвлөлдөж бид нартай хамаатай бүх асуудлыг Бурхан гүйцэтгэл дүүрлэн гэсэн юм байна. Тийм учраас арга байхгүй юм шиг, арга зам байхгүй юм шиг, арга зам гарцаагүй байдаг. Яагаад гэвэл эзэн гүйцэтгэл дүүрлэн Солонгос Библиэр бүр төгс болгож өгнө гэсэн байна. Тэгвэл эзэн удахгүй угаасаа төгс болгож байгаа юм чинь бид нараа юу гэж итгэх ёстой вэ? Энэ асуудал аль хэдийн шийдэгдсэн байна. Нүдэнд байгаа байдал дээр бол шийдэгдээгүй. Асуудал нь хэвээр байгаа юм шиг байна. Гэхдээ бид нар үргэлж эзэн гүйцэтгэлдүүлж өгсөн, төгс болгож өгсөн энэ тал руу харж тэр нь найдаад итгээд явах юм бол энэ эзний нүдэнд бол төгс элэдийн төгс болгосон гэж хэлсэн болохоор Есүсийн нүдэнд бол бүх юм төгс байгаа. Тэгвэл бид нар тэр нүдтэй адил тугаад Есүс төгс гэсэн бол төгс орсон байна. Энэ нь эзэнтэй одоо санаа нийлж байна, санаа нэг байна, санаа нэгдэж байна гэсэн утгатай байна. Энэ нь энийг итгэл гэж ярьж байгаа. Тэгээд Бурхан тоохон Бурхан надад ерөөл дөрвөн бодлогыг хүсэж байна. Тэгээ би сая Facebook групп чатан дээр зарласан болохоос яг бүтсэн өдөр зарлаа байсан болохоор сая Улаанбаатар пастор ч гэсэн ингээд итгэгч нартай эсийн бүлийн цуурлан хийгээрэй гэсэн байна. Тэгээд урд нь бас бид нар эсийн бүлэг байсан. Гэхдээ жоохон өөрчлөлөө одоо ийм бүрлэгдэх хүнтэйгээр бид нар цаашдаа энэ эсийн бүлэгийг цуурлан явах бодлоо нь. Тэгээд бас энэ дэрсэн дотор нэр баахгүй бас би мэдхгүй учраас алдсан хүн байж магадгүй. Тэгээд та бүхэн хэрвээ санаанд орж байгаа юм байвал надад хэлж өгөөрэй. Тэгвэл би ороодлоо дахиад чатан дээр тавьж өгье. Тэгээд энэ номнод бол дандаа ахлагчи хийх юм биш ээ. Бас ээлжилжээр дараагийн 5 дахь өдөр бол ингээ ахлагчи ярилцаа хүмүүстэй ярилцаад тэгээд ээлжилжээр бас номноор хийж болно. Ганц одоо археологчдаа номноор хийх юм биш ээ. Тэгээд бас хаана хийх вэ? Бас хоорондоо сайн ярилцаад тэгээд цаг хаана хийхийг өөрсдөө ингэж сайн ярилцаад тэгээд газар гişэдэд үргэлж одоо энэ эсийн бүлгийн судалгаанаа явуулахыг хүсэж байна. Тэгээд хэрвээ бас бид хоёрыг оройд бас бид нар очиод бас номноор хийж болно. Тийм байна. Тэгээд бид нар бас хагсын өдөр болго бид нар 2 цагаас хүүхдтэй зориулсан сургаалт явуулж байсан. Харин тэр
그 학생 академик 학생 өдрийн 10 цагаас цагийг өөрчилсөн байхгүй. Тэгээд та бүхэн хүүхдүүдийг давуулаад бас өөрсдөө бас сураад цаашдаа ингээ хүн ихсвэр сая Улаанбаатартай бараг 90 гаруй хүүхдүүдээ энэ академид оролцсон гэж байгаа байхгүй. Яагаад гэвэл итгэгч нараа өөрсдөө ингэж зар таргаад тэр хавьд байгаа хүмүүст ингээ зар тараасан чинь тийм олон хүүхд ирсэн гэж байгаа байхгүй. Тэгвэл бид нар ч гэсэн ингээ санаад ихтэй зараа тараагаад байх юм бол олон хүүхдүүдийг авчруулах боломжтой байна. Тийм учраас бид нар 5 дахь өдөр болон ээжүүдийн цуглаан ингээ сүм дээр хичгээд дуусан гутаа бас хичээл тараах үеэр бас сургуулиуд дээр очоод бас ойрхон бас хороодлууд орон сууцуудаараа явж байгаа бас тарааж уулаа. Тэгвэл бас манай сүмч гэсэн 50 60 ийм олон хүүхд ирэх боломжтой байдаг байхгүй юу. Тэгээ та бүхэн бас санаа нэгтэй хамтдаа бас оролцохыг хүсэж байна. Бас хүн ихсвэр багш нараа бас хэрэгтэй байхгүй юу. Тэгээ та бүхэн бас өөрсдөө энэ 10 цагт ирээд суугаад бас суралцж бодлоо. Ингээ сураад цаашдаа багш болохыг хүсэж байна. Тэгээд тэр хагсын өдрийн академи дууссаны дараа ингээд бүлгээс ингэж хоёр бүлгээс ингээд 7 хоногт болоо ээлж ээлжээрээ хэрэг эхний 7 хоногт хагсын өдрөө 1-р бүлгээс 2 хүн ирээд цэвэрлсэн бол дараагийн хүн ирээд дараагийн 7 хоногт 2-р бүлгээс 2 хүн ирээд цэвэрлэдэг. Тэгээ ийм бас цэвэрлэгээний хойрч гэсэн та бүхэн бүлгийн хүмүүстэй ярилцаад тийм хойрыг гаргаад бас цэвэрлэгээнд ч гэсэн ингээд хүмүүсийг оролцуулж өгөхийг хүсэж байна. Ойлгосноо? Тэгээд бас уусаа цэвэрлэгээ хийх гэж сүм дээр ирж байгаа чинь 10 цагийн хичээл суугаад бүрэн суугаад дуусан удаа ингээд хүүхдтэй хамт ингээд цэвэрлэл болдог байхгүй. Тэгээд тийм цаашдаа тэгж ажиллахыг хүсэж байна. Ням гэрэл энэ нөгөө Чирэнхүү эгчээ сайн мэд. Чирэнхүү эгчээ давуулж ирсэн. Тийм. Дээр нөгөө Крисмас баяраа ирсэн баг. Чирэнхүү. Тийм. Бүгд ойлгосноо? Тэгвэл тавхан бас тэр 5 сард тэр И Хомог гэдэг пастор ирэх үед бид нар бас зовирж байгаа бас тэр пасторыг манай сүм итгэгч нартай бас уулзах цаг гараасаа гэж бодож байна. Ерөн гарах харин гэхдээ маш их ажил их байгаа учраас заав гарах нь үгүй ямар ч тавхан бас зовирхийг хүсэж байна. Тэгээд нэг өдөр ч гэсэн бид тэр пастрын үгийг сонсох боломж гарвал бас тавхан ч гэсэн ирээд сонсоод явахыг хүсэж байна. Тэгээд зайварсаа Бурхан аваа танда баярлалаа. Өнөөдөр тэр Яхов Шапат хаан, Яхов хаан нэг газар дээр нэг чөлөөр явсан ч гэсэн нэг нь цөхөр, нэг нь найдвартай байсан. Үнэхээр Яхов Шапатын сэтгэл дотор Бурханы нүд байсан. Бас Бурханы тэр нүдэнд итгэж бас Бурханы мэрэгэн ухаантай хүнтэй холбогдож тэр хүнтэй зөвлөлдөж байсан болохоор үнэхээр боломжгүй. Үнэхээр тэр ус гардгүй тэр чөлөөс ингээ ус ирээд тэр хүндийг дүүр гэсэн энэ гайхамшиг харж чадсан шиг Бурхан бид нарын амьдрал дээр ч гэсэн энэ гайхамшигыг үжүүлж бас бүтээж өгөхийг хүсэж байгаа мөртлөө бид нэр тэр Бурханд итгэхгүй бас Бурханы нүдээр гарахгүй Бурханы ухааныг дагахгүй гэсэн болохоор бид нар цохорж шантардаг юм билээ. Харин Бурхан өнөөдөр бидний дотор тэр баярлагыг хүчний даамгай болж байгаа тэр баярлагыг бидний энэ шавар савд бидний зүрх сэтгэл дотор хийсэн шиг бид нараа үнэнд итгэж зөвхөн бид нарын санаа бодлоор зөвхөн бид нарын нүдээр амьдрах юм биш.
Бурхан бидэнд өгсөн энэ баярлал үнэхээр эрхэм нандин үнцэнтэй Есүсийн нүд шиг бид нар ч гэсэн харж Есүсийн одоо зүрх сэтгэл шиг бид нар бас бодож амьдрах юм бол үнэхээр бид нар амьдрал азраар барилгам, ерөөл барилгам болно гэдэгт итгэж байна. Та үнэхээр бид нарын итгэл найдварыг үргэлж Есүст найдахад хүргэж тэхад хүргэж өгөөд цаашдаа бид нар ч гэсэн асуудалдаа зэрэгдэж асуудал зовлонд автж амьдрэх хүмүүс биш. Тэр асуудал зовлонгоо ялан дэлд захирдаа хүн болоход хүргэж өгөхийг хүсэж байна. Энэ бүх зүйлийг тань даатга Есүс Христийн нэрээр баярлалаа. Амен. Баярлалаа.